Улс орны улс төрийн амьдрал туйлын эзэгтэй ээдрээтэй болсон энэ үе. Жалга давны диктат зэрэг цөөн хэдэн үгэн дээр ардчилсан хүчнийхнийг унгаах. Нөгөө тэгвэр Ахмадын хувьд болчимгүй залуусыг сургамжлах гэсэн өн гаястай болсон билээ. Гэвч улс орны тулгымдсан чухал асуудлыг зөв зүйтэй шийдвэрлэхэд насны Ахмад намтрын баян нус шинэлэг сэтгэлгээ асуудалд бодиттой улс хууртай хандах улс төрийн ноён нуруутай байх явдал бүхнээс чухлыг энэ удаагийн уулзалтаж дараагийн үйл явдалч нотон харууллаа. Арчилсан холбоо гэж 3 сарын өмнө хэлэвдэггүй байсан бол өнөөдөр нам эсэл холбоод орноор бий болж манай орны улс төрийн амьдрал заавал харгалзаж үзэх тийм улс төрийн бодит хүчин болтлоо өсчээ. Ардчлал өөрчлөн байгуулалтын ачаар хүн зооны төсөөлж нийгэм бүхэлдээ хөдөлгөөнд орлоо. Хүмүүсийн иргэнлэг зориг сэрж олон 10 жилийн хайцын сүүдэр харилж байна. Ийм цаг үеийг тавд өөрчилж цаг үе тавдныг хувьсгаж байна. Гэхдээ өнөөдөр өөрчлөн байгуулалт ардчлал сайн цаг ялтын баталгаа алга байна. Афрад дугуй ширээний яриаг дугуй ширээний хууч хөөрөлтөн болгон хавтгаар үз. Ингэснээр ямар ч шийд гаргалгүй марцгнуулан өнгөрөх. Ингэснээр цаг хожих. Ингэснээр онцгой ирэх юм ба бодвол дархлан үлдэх. Эсвэл хэдэн хоног сараас үлээ уртсахыг илт хүсэн бидний хөөрхөн мэхэж ирсэн 10 гаруй хоногийг ардаа мартлоо. Чуулганд дутсан, бариад болцсон. Яаж ийгээд шийд гаргалгүй явсаар 3 дугаар сарын 21-ний барайнд орох гэсэн Афрадын хүсэл биеллээ. Гэвч энэ бол нэг л тойргийн барай. Жинхэнэ барай олон сарын, магадгүй олон жилийн, магадгүй олон үеийн дараа бий. Өглөө тийм цаг. Нийслэл хотод дөнгөж нойрноо сон сэрж хөл хөдөлгөөн эхлэх төдийхөн байхад энэ үйл явдал эхэлсэн юм. Монголын түүхэнд анхудаа төрийн ордноо сэргэр хүрээлүүллээ. Яагаад засгийн газрын ордныг онцгой хамгаалтад авах болов? Улс орноо гүнзгий хямралаас гаргах жинхэнэ ардчилсан хувьсгалыг тайван замаар өрнүүлэх гэсэн Монголын ардчилсан холбоо, Монголын ардчилсан номын тавьсан шаардлагыг нам төрийн хүнд сурталд аппарат үл биелүүлэх, хувьсгалт шинжил хийхээс бүрэн татгалзлаа. Хэвлэлийн гэрх чөлөөний тухай, улс төрийн намуудын тухай хууль батлах, сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахаас ч татгалзсан юм. Тэгсэн атлаа жагсаал цуглаан хийхийг хориглосон зарилгийг богино хугацаанд баталж орхилоо. Энэ бүгдийг эсэргүүцсэн шаардлагын хариуг авах цуглаан Сүхбаатарын талбай дээр боллоо. Гэхдээ тэд буу зэвсэг агсаж ирээгүй. Тэд уряа лооцсон барьж ирсэн. Тэд төр засаг минь ойлгоно хэмээн итгэж ирсэн. Тэгтэл тэд төмөр хэрэммэ тэгэн зогсон сэргүүтээ учирсан. Энэ бол шинэ хуучны зөрчил юутай гүнзгийрсний нотлогоо. Онгон хүлээж байгаа хүн сурталчилсан систем үхэгтийн үхрүүган тавьж байгаагийн бас нэгэн баталгаа байсан. 86 дугаар зарилгийг цуцлуулах, бүгд найрамдах Монгол ард улсын үндсэн хууль, нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн тунхаглалд заасан эрхийн эдлэгийг л тэд хүсжээ. Хүн өөрийнхөө эрхийг хамгаалах олон аргатай. Тэр олон аргыг бид эдэлж байсангүй. Ямар сайндаа л эрхийн хамгаалах шаардлагын хариуг авах гэсэн цуглаанд оролцогчдын эсрэг сэрэг цагдаа зогсоож байх билээ.
Дэмбэн шинэлийн цаана сэрэг хүний зүрх бий гэдэг сайн. Үе тэнгийнхэн залуучуудын эсрэг даргийнхын командыг дагсан энэ цэргүүдийн зүрхэнд чухам ямархан бодол байгаа болов. Бидний дэмжигчид сууцгаагаар гих дууна ханаран сууцгаалаа. Сонин. Ардчил бүхний хүмүүжүүлж байна. Та нар минь ёстой л ардчилсан хүчнийх. Ард түмэн цөмөрөн та нарт итгэх цаг удахгүй ирнэ гэж тэдэнд хэлмээр санагдав. Шаардлагыг хүлээж авсан боловч элдв шалтгаалж тодорхой хариу өгч чадсангүй. Сүглэргсад хүлээж зөглөө. Яах вэ? Бодцгоо. Бодлогын хариу хөдөөнөөс тухайлбал Хөвсгөл аймгийн Бүрэн хотод болсон улс төрийн үлсгэлэн зарлагчид дахин эхлэв. Хөвсгөлийнх нь яаж вэ? Хүн бүр өглөөд бие биетэйгээ мэдлэхээс өмнө ингэж л асуудаг болчихсонгүй. Үлсгэлэн дэмэгтэйчүүд ч оролцлоо. Юу болох нь вэ? Хотоос удирдлагын нөхдөж ирлээ.